That's crazy video. Монголд боосон бодит гэмтрийг баг дэрэмцэрүүд нэ. Сайн байцгаана уу сонсогчдоо. За та бүхэндээ сонсож байгаа цаг үеийнх нь мэндийг хүргье. Час өдөр подкастын маань 23 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ Монголд болж байсан банк дээрэмдсэн хэрэгүүдээс ярьж өгье. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 9 цаг 30 минутанд Шуудангийн компани ажилтан залуу өөрийнхөө ажилдаа Сонгон архан дүүргийн Dragon төвийн Шуудангийн 37 дугаар салбар буюу 5 шарын BSB дэлгүүрийн хойд талд Шуудангаа хүрэхээр жолоочийн хамт ирсэн. Тэгээд Шуудангийнхаа салбар руу ороод урагшаага тракинг ажиллаж байгаа доксын хамбад нь штэ. BSB дэлгүүрийн байр руу харсан цонхтой өрөөнд ороод ширээний цаан сууж цонхоор харж байтал цагаан саарл юудэнтэй цамцтай эрэгтэй хүн том цагаан шуудаатай юм барьчихсан. Шуудааныхаа амийг гараараа хумсан байдалтай BSB төвийн байрны хойдлын хашааны том хаалгаар маш их яарч твцсэн байдалтай гүүхээр нэг гарч ирсэн. Тэгээд тухайн байрны гадаа манаачийн байр руу багаж хэсгээрээ тулгаж зогссон байсан. Плюс 20 маркийн автомашины арын суудлал руу яарч орж суусан байгаа. За ингээд тэр машин бол шуудаатай зүйл барьсан залууг машинд хаалгаа хааж амжаагүй байхад нь хөдлөөд баруун тийш эргэж явсан. Тэр машины уртлын улсын дугаарыг нэлийн том бор өнгийн шуудаа ч юм уу эсвэл даавуугаар бүтээж гисэн байдалтай уг даавуу нь доод хэсгээрээ бараг газарт хүрэхээр уурт ингээд унжчихсан байсан. Цонхоор харж байсан Шуудангийн компани ажилтан залуу бол анх тэр машиныг хараад машины урд хэсэгт зүүдэг юм шумуулны тоор юм байх та гэж бодсон. Хамт байсан 3 ажилтан бол дөнгөж саяны цонхоор харсан үйл явдлаа хоорондоо ярихдаа энэ хул. Йоо, гэхдээ Монгол зүгээр fake plate-тэй плюс байхад зүгээр дуус үстэй. Literally comment хийж байгаа байхгүй юу? Хэнийх нь мэдэхгүй. Хийж байгаа юм шиг ямар амар сүртэй гарч явдаг юм бэ гэд яриад өнгөрсөн байгаа. Харин энэ шуудаатай зүйл авч гарч ирсэн хүн бол дээр дурдсан 5 шарын BSB Mega Store дэлгүүрийн 1-р давхурт байрлах Худалдаа хөгжлийн банкыг дээрэмдээд гарч явсан хүн байсан. За дээрэм хийсэн хүн бол ганцаараа биш, хоёулаа явж исэн төрсөн ах дүү нар байсан. Тухайн өглөө 9 цаг өнгөрч байхад Худалдаа хөгжлийн банкны гадаа байх хашааны хаалганых нь хажууд автомашина хойд зөв рүү хөдлөхөд яг бэлнээр байрлуулсан. Тэгээд машин дотроо 20-30 минут сууж агаад буутай банк руу орцгоо. 2015 онд 2025 онд банк дээрээс төлөж зогсоод байхгүй гэдэг та. За ах нь эхэлж ороод дүүн ардаас нь орж ирээд банкны хаалгыг дотор талаас нь цоожулсан. За ах нь бол банк руу ормогцоо шууд тааз руу нэг удаа буудаж хифт гэж орлоод тухайн банкнд байх хүмүүсийг анхааралтай авсан байгаа. Харин дүүн болохоор хаалга төгччгээд шууд банкны тийлрүүдийн суудаг хэсэг рүү тойрч ороод онгорхой сейфнээс нь мөнгийг нь шууд альж эхэлсэн. За энэ хооронд бол ах нь банкнд байх хүмүүсийг газарт хифт. Гэтэ Монголд банкнд мөнгө байдгүй шүү. Ой, Монголд та нар нэг банкны салбарыг дээрэмдвэл хэдэн төгрөгтэй гарна гэж бодож байна. Тэ таагараа 10 сая 5 сая өсрээ данаас үгүй арич тийм бишээ. Тэрбум байхгүй. Тэрбум бол байхгүй ш. Банкнаас юу л 20 саяас дээш төгрөг авах болвол өмнөх өдөр нь ч юм уу залгаж захиалга хийдэг. Тэгээ банк ингээ орой хаахж байхад ороод чи мөнгө татыг бол мөнгө байдгүй бүр. Ер нь бол макста 100 сая л хэдэм шүү лээ. Дүүлж анхааралтай байлгахын зэрэгцээ камер банкнд ажиллажсэн 50-аас дээш саятай хонж болохгүй. Тийм үү. Түгээр 50 юм биш 100 биш. Чи одоо даасан чи 50 сая төгрөг байлаа гэж банк ороо авч чадахгүй гээд одоо үнэ тэнийг бил шүү дээ. Бичлэг үлдээхгүй байхын тулд хамгаалагчийн ширээнд ор байсан компьютерийн процессорыг нь утаснуудыг нь бол салгасан. Ингээд ойролцоогоор ердөө 2-3 минутын дотор бүх мөнгийг нь шуудаанд хийгээд дүүн шуудаасан мөнгөө ахтаа үлдээгээд өөрөө төрүүлж гарч машиныхаа жолоочийн суудалд суусан. Харин ах нь бол шуудаатай мөнгийг нь ардаас нь авч гарч гүүж ирээд арын суудал дээр суугаад яралтай хөдөлсөн байгаа. Тэгээ нэг шуудаа мөнгө гэдэг ч бас тэ нэлээ их мөнгө баха. Нэг шуудаа мөнгө гэдэг ч бас тэ аваа их мөнгө баха. Хамгаалагчийн компьютерийн залгуурыг нь салгасан ч гэсэн энэ хоёр хүнийг банк дээрэмдэж байх үеийн бичлэг нь бол байдгийн байна. Олон нийтэд бас цацагдсан байдаг. За дээр хоёр этгээд Худалдаа хөгжлийн банкнаас нийт 424 сая төгрөгийг дээрэмдсэн байдгийн байна. За ингээд та бүхэндээ тэр бичлэгийг нь бас үзүүлье. Дуу байхгүй бичлэг юм байлээ шүү. Ямар ч хүмүүнгүй байсан бо яасан хүмүүс найдсан. Сая үүднээс юм шиг байна. Одоо энэ яг банкны юм шиг байна. Хаагуур очих юм бол маш орж ирж байна. Shotcom баг шиг байна. Амар шааж нэгтэй. That's crazy. Шууд доош олсон. Гараа доош нь тавьсан. Энэ нэмэгтэй don't be a hero, don't be a hero. Ааша.
Ер нь бол буу ол эвгүй шүү. Ер нь бол нэг сонсоход бол салгалаа шүү. Шуу доош хам бол шуу ширээн доогоор орсон. За ингээд банкны ажилчид бол энэ хоёрыг гарсны дараагаар яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдгдсэн. Ингээд цагдаагийн алба хаагчид бол 24 цагийн дотор энэ этгээдүүдийг олж баривчилсан. Банк дээр So bad. Тэмцэн этгээдийн ахыхын өгсөн мэдүүлгээс яагаад банк дээрэмтгэр болсон, яаж төлөвлөсөн тухай нь ярьж өгье. За ах нь бол 1985 онд төрсөн, харин дүү нь 1992 онд төрсөн байсан. Ах нь болохоор хүнсний дэлгүүр ажиллуулж амьдардаг байсан. Тэгээд зээлээр 2 машин худалдаад авчихсан. Дээрээс нь дэлгүүр нь бол ер нь ашиггүй болоод зүүн хараа руу алтанд хүртэл явсан гэсэн. Ер нь бол банк дээрэмтгэр болсон шалтгаан нь санхүүгийн асуудал буюу одоо үр зээл нь ихсээд ойролцоогоор 70 сая төгрөгийн зээлтэй болчихсон байсан гэж ярьж байсан. За ах нь бол дээрэм хийхээсээ хэд хоногийн өмнө 5 сарын худалдаа хөгжлийн банк руу картныхаа пин кодыг солиулах гээд очоод үйлчлүүлж байхдаа анх толгоонд нь ийм адын бодол төрж эхэлсэн байгаа. Тухайн салбарыг ерөнхийд нь ажиглахад хамгаалалт сул төвөөс зайдуу хүн баг ордог. Тэгээд дээрэмдчихвэл ер нь болцохоор ч юм шиг сэтгэлд нь багтаж эхэлсэн байнамаа. Одоо 50 сая төгрөгтэй зогсоолгүй хүжирцээ явж байгаа даа тийм шүү дээ. Ингээд энэ өдрөөс хоошоогоо 3-аас 4 удаа дахин ирж банкыг хэсэг ажигласан. Тэгээд дүүдээ банк дээрэмдэх санаагаа хэлтэл дүүн эхэндээ бол дими юм шүү гэж хэлжсэн ч гэсэн дүүгээ нилээн ятгаж гуйж гуйшсны хүчинд зөвшөөрүүлж авсан. Ингээд ах нь өөрийнхөө Toyota Land Cruiser 105 маркийн автомашина банк бус санхүүгийн байгууллагт 10 сая төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөрөө банк дээрэмдэхэд шаардлагатай зүйлсээ бүрдүүлж эхэлсэн. Facebook дээрээс нэг зарын группээс буу зарна гэсэн зар олоод зарын дагуу уцаар ярихад нөгөө хүн нь бол багнуурт байдаг болохоор бууг нь замын унаанд дайж явуулсан байна. За тухайн буу нь бол 2 амтай, ангийн зориулттай Dropping гэдэг буу байсан. За бууг авчирсан бүртгэлтэй буу юм болов ашиг. Жолоочд нь зөрүүлээд 350 мянган төгрөг бэлнээр өгч бууга худалдаж авсан юм байна. What the fuck? 350 мянган төгрөг $100 буу авд юм уу? Энэ буу нь ойролцоогоор 40 см урттай байсан болохоор бууныхаа хошууг хэсгээс нь 20-30 см-ийг тайрч жижигсгэж өөрчилсөн. Тэгээд дахиад зар харж агаад Makarov гэдэг буутай төстэй хийн гар бууг 600 мянган төгрөгөөр худалдаж авсан. Дараагаар нь даа хүрээ захаас мөнгөлөг Саарлунгийн Toyota Prius 20 маркийн автомашиныг 6 сая 200 мянган төгрөгөөр нэр бичиг баримтаа солиулалгүй шууд бэлэн мөнгөөр худалдаж авсан. Мөн хар өнгийн носон маск, будаг шингэлэгч гэх зүйлийг авч бэлдсэн байна. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 12-нд буюу банк дээрэмдгийнхаа өмнөх орой ах 2 3 дугаар эмнэлгийн зүүн талд байдаг зочид буудалд 20 цагийн үед ороод тэндээ маргааш нь яаж банк дээрэмдэх тухайга ярьж хонсон байгаа. За банкнаас 400 гаруй сая төгрөг дээрэмдээд гарч хэсэг явж агаад зогсоод машиныхаа дугаарыг халахалж тавьсан байсан алчуураа авсан. Тэгээд цаашаага яваад Барс 2 зах дээр очоод машина зогсоол дээр нь тавиад дээрэм хийхдээ өмсөжсэн хувцснуудаа машин дотроо сольж бууж ирээд будаг шингэлэгч дээр нь асгаж агаад шатаасан. Мөн бууга бохир усны шугам руу хаяж урсгасан байгаа. Тэгээ машина тэнд нь орхиод такси бариад бүхий өргөний тэнд очиж хоол унд идсэн, буцаж очиж машина аваад Цамбгарвийн номингийн урд аваачиж тавьсан. Мөн PC тоглоомны газар орж хэсэг тоглож агаад модны оёрт байх саунд очиж хонсон. Тэгээд маргааш өглөө нь 9 цаг өнгөрч байхад такси бариад машин дээрээ ирэхэд цагдаа нар баривчилж авсан байгаа. За ах 2 бол тухайн үед хэдий хэр хэмжээний мөнгө авснаа огт мэдээгүй, тоолж амжаагүй, авсан мөнгнөөсөө нэг ч төгрөг үрээгүй, өөрсөдөө байсан тэр мөнгөөрөө буудал одоо такси энтерт тооцоо хийж явж байсан. За ингээд шүүх хурал болоод ах 2-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын айн биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлан довтуулж дээрэмдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гин буруутайд тооцогдсон. За ахт нь бол 13 жилийн ял, дүүд нь 11 жилийн хорих ялыг тус 11 жил гэж юу? 132 сар өчөж байгаа юм уу? За банкны дээрэмт юм да тий. That's crazy. Чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид идлүүлэхээр болсон юм байна. 2016 онд одоо машины гэрчлэгийн энтриг системд бүртгэдэггүй байсан юм уу яасан? Машиныхаа гэрчлэгийг хайчихсан гэж хэлээд шинээр авангуудаа нэг машиныг 2 өөр гэрчлэгээр 2 өөр газар барьцаанд тавьчихсан байсан юм байна. Ингээд бас залилсан гэмт хэрэг. That's crazy. Нэмэгдээд ял нь нэмэгдсэн байгаа. Мөн дээрээс нь та бүхэн тэр бичлэгээс нь харсан гал нээснээс болоод ялын хэмжээ нь ихссэн байдгийн байна. За ингээд үргэлжлүүлээд дахиад нэг хэрэг байгаа. 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Sunday худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Капитрон банкны салбарт банкны ажилтан ахлах дийлэр Is
Тейлер А болон ийм нар мөн хамгаалагч гээд дөрүүлээ ажиллаж байсан. Орой 20 цаг 40 минутын үед банкны зааланд ямар нэгэн үйлчлүүлэгч байгааг. Яг Capital банк дээр юмтэн гэж. Дээрэнд бол арай мөнгөтэй гэж бодоод хаан банк дээр юмтэх юм шүү байхгүй юу? Та одоо дээрэнд одоо ямар банк дээр юмтэх танаар? Банк хаах төхөөд Тейлрүүд нь ч гэсэн одоо хаалтандаа бэлдэж өөр өөрийн суудал дээрээ ажиллаа хийгээд сууж байсан. Харин энэ үед банкны хамгаалагч бие засах гээд 0 хаан, хөнгүү, эрсдэл баг, голомт, хаан. Би бол лика дээр юмтнэ. Би бол танаа шиг бол голомт болоод дээр юмтэх. Та нар зүгээр би хаан дээр юм шиг санал болгосноос биш тий. Би бол фликал дээр юмтнэ, окей? Миний толгойд бол хизээш хаан банкийг бол дээр юмтэх бол байгааг. Та нар өстой муу хүмүүс. орчихсон байсан. Гаднаас хар малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, масктай, хар өнгийн күүртэгтэй 30 орчим насны 170 см өндөр нуруутай туранхай залуу орж ирсэн. Тэгээд айжуухан дуугаар мөнгө хураалгах, мөнгөө өг гэж хэлсэн байгаа. За тухайн хүн бол нэг гартаа масл түрхдэг хутга шиг жижигхэн хутга, нөгөө гартаа буу барьчихсан байсан. За нэг Тейлер эмэгтэйгийн хаарснаар тухайн буу нь бол хуурамч юм шиг харагдсан гэсэн. Гэхдээ сандал дээрээсээ босоод тусламж дуудах гэсэн боловч хутгалчих юм болов гэд айгаад босож чадаагүй гэж ярьсан байсан. За гаднаас орж ирсэн хутгатай буутай итгээд бол Тейлер имрүү хутгаараа чичээд мөнгө өгөхгүй бол хутгалан шүү би хүн алмааргүй байна гэж хэлээд арт талынхаа ширээн дээр ил бодолтой байсан мөнгийг авч шууд гарч гүйсэн. За тэр хүнийг гарч зогтох үед бол банкны хамгаалагч ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд эрэгтэй Тейлер хоёр хамтдаа араас нь хөөсөн байгаа. За удалгүй нөгөө хоёр ажилтан маань алдсан мөнгөө бариад эргээд ороод ирсэн. За 20,000 төгрөгийн дэвсгэртээр 1000 ширхэг буюу нэг бодол нийтдээ одоо 10 хавраг гэж ярьдаг 20 сая төгрөг мөн 50 төгрөгийн дэвсгэртээр 1000 ширхэг буюу 50,000 төгрөг байсан. 50 төгрөгийн дэвсгэртээр тийш. Just imagine. Гэт ахлах Тейлер бол мөнгийг тоолж үзэхэд яг бүрэн бүтэн байсан. За ингээд цагдаа нар ирээд байцаалт мөрлөг явуулж халтлага үйлдсэн хүнийг барьж авсан. За тухайн хүний өгсөн мэдүүлгийг нь уншиж өгье. Миний ажилладаг компани 2014 оны 7 дугаар сараас цалингаа тавьж чадахгүй болоод би банкны зээлийн мөн өөр хүмүүст баг зэрэг зээлтэй байж аваад мөнгөний асуудалд аажмаар орж эхэлсэн. Тэгээ миний зээлийн үйлдэгдэл бол 5-аас 6 сая төгрөг болж энэ тэндээс мөнгө нэхэгдээд байсан. Тэгэхээр нь би амар хялбар аргаар мөнгө олох арга хайж 5 сая төгрөгийн өрөнд орчоод за одоогийнхоор за 20 сая гэж бодъё. Гэтэ 20 сая төгрөгийн өртөө байвал чи банк дэрвдэггүй. 20 сая төгрөгийн өрнөөс бол хүн ямар нэгэн байдлаар гарчих боломжтой санагдах юм үгүй юу? Арайш банк дэрвдэх хэмжээний байдалд орохгүй байлгүй дээ. Хэлсэн. За ингээд 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Нарантуул зах орох гэж алхаж явж агаад Сандей худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Капитрон банкыг харж агаад гинт банкыг дээрэмдэх бодол төрсөн. Тэр өдрөө банкны тэр хаваар эргэлдэж агаад 21 цагийн орчимд гэрлүүгээ харсан. Харин маргааш нь 13 цагийн орчимд ирээд харж ажиглаж агаад гадаа харанхуй болмогц ганцаараа ороод 3-аас 4 Тейлерийг байхаар нь хутга гаргаж сүрдүүлээ. Тикний артлын ширээний ард нь байсан 2 бодолтой дэвсгэрийг өөрийнхөө үүрч авсан цүнхэнд хийгээд банкнаас гарч эхлээд зүүн зүг рүү гүүгээд байрны булан тойроод баруун тишээ харанхуй хэсэг рүү гүйсэн. Миний ардаас нэг хамгаалагч нэг эрэгтэй Тейлер нь гүүгээд ахаар нь мөнгийг хаяад цаашаа гүйсэн. Би Нарантуул захаас тоглоомон гар буу харин хутгийг ажлынхаа цайны газраас тус авчихсан. За ийм мэдүүлэг өгсөн байт юм байна. За ингээд Капитрон банкны хэрэг эрхлэх газраас бол 20 сая 50,000 төгрөгийг буцаа авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас шүүхээс энэ халтлага үйлдсэн этгээдэд 3 жил 6 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорхон ангид ял идлүүлэхээр тогтоосон байд юм байна. 2016 оны 3 дугаар сарын хэрэг ял гэсэн байсан хэлсэн үү? Хорхон ангид шүүхээс энэ халтлага үйлдсэн этгээдэд 3 жил 6 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорхон ангид ял идлүүлэхээр тогтоосон байд юм байна. 2016 оны 3 дугаар сарын 42 сар юм уу? 7-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарт 2 хүн орж ирсэн. За нэг хүн нь болохоор хар өнгийн хоолойтой ноосон цамц юудэнтэй малгайтай гадна талаараа цэнхэр өнгийн күүртэг өмссөн 100. Гэтэ яаж барьдığım бол 2015 онд ч тэ яаж барьдığım бол дугаараа нууцсан прүстэй яваад өгчөд камер шүүгээдээ 70 см орчим өндөртэй ойролцоогоор 80-аас 90 кг болов уу гэхээр жинтэй 30-аас 30 хаанаас эхлээд хаашаа явсныг нь хараад төстэй хүмүүсийг барьж мэдүүлэг авт юм байна лээ. That's crazy. Гэхдээ мэдгүй одоо сүүлэнгүүдээ дугаараа нууцлсан прүстэй явж хагаад орос руугүй алга болох санагдаад байхгүй. За яг одоо бол гудамжны камер байна. Стил алга болох юм санагдаад байна надаа. Тийм сайн ажиллах боломжтой байх та. Одоо манай зэрэг цагтаагийн албанд ажиллаагүй болохоор одоо төсөөлөгдөхгүй байгаа юм болов уу?
Тэгээ одоо зүгээр манай найз ингээд алга болчиход би одоо яаж болох юм? Энэ ч төсөөлөөс давсан аргаар болдог юм шиг үлээ. Тэхэл ахaltaа бас арай өөр төвчний байх л үүдээ одоо. 4 орчим настай нэг тийм барилддаг байж магадгүй бяртай байрын залуу байсан. Харин нөгөө залуу нь бол шаргал өнгийн хүүртэгтэй мөн 30-аас 34 орчим настай 175 см орчим өндөртэй хар өнгийн маск өмссөн байсан. За эхний барилддаг байрын залуу орж ирээд шууд буу гаргаад банкнд үйлчлүүлж байсан хүмүүсийг болон банкны ажилчдыг доошоогоо бүгд суу гэж орилсон. За хүмүүс бол айж сандраад бүгд суугаад буутай хүн банкны хаалга үүдийг нь түгжээд үүдний хажууд зогссон байна. Харин нөгөө залуу нь бол тэлрүүдийн араар яваад бүгд мөнгөө гаргаад ийшээ хийгээд цүнх өгсөн. За тухайн үед бол банкнд ажиллаж байсан 4 тэлрээс бүх мөнгийг нь гаргуулж аваад цүнхэндээ хийгээд хаалгаар төрүүлж гарсан. За өмнөх хэрэгтэй харьцуулахад энэ хүмүүс бол нэлээд ширүүн банк дээрэмцсэн юм шиг байлээ. Яасан бэ гэхээр хоёр дээрэмчнийг орж ирэхэд одоо банкнд үйлчлүүлж байсан нэг эрэгтэй хүн уцаар яриад зогсож байсан болохоор хүмүүс банкнд орж ирж дээрэм хийж гинэ гэж юусэн анзаараагүй. Тэгээ гинэтхэн суу хөвтгээд орилоод ахаар нь балмагдаад уцаа барьсан чихтэй сандал дээр очиод суусан чинь буутай залуу тэр үйлчлүүлэгчийн гар утсыг нь булааж аваад газарт шийдээд дээрээс нь 2-3 удаа дивсэж ивдэлсэн. Тэгэнгүүтээ тухайн хүнд бууга тулгаад хөдлүүл буудан шүү гэж бас занал хийсэн байгаамаа. За ингээд мөнгө авсан хүн бол төрүүлээд банкны хаалгаар гарсан. Буутай залуу нь ардаас нь гарахад банкаар үйлчлүүлж Энэ бол яг гой сонсогч. Юу гэж тайлмаар одоо. Тэ мундаг сонсогдож байна гэж байна. За хоёр үйлчлүүлэгч болон банкны хамгаалагч мөн хүүхдээ сургуулаас нь аваад банкны яг хажуугаар нь гадаа алхаж байсан нэг аав гээд ингээд 4 эрэгтэй хүн нийлээд буутай залуутай ноцтолж жагаад бууг нь тавиулж гарыг нь Гэтэ Монголд бол бууны айц байдгүй юм шиг байлээ. Танаа амьдралдаа юу нэгээд яг хажууд чинь ингээд хүн буудаж байхыг сонсож байгаагүй юу? Энэ буудуулж гэсэн шаажи. Юу гэсэн ч үгүй өстой. Ер нь бол те яг ингээд амьдрал дээр буу ингээд мэдэхгүй байхгүй байна. Эрийн дор чи ингээд буудуулж өгөөгүй үгсэн юм сонсож байгааг болохоор ер нь бол буун дуу гарахад л буу шиг санагддсан юм бэлээ. Мань чи ингээд очиод ингээд одоо юу шүү дээ баахан рэпүүдэнтэй цуглдсан. Тэгээд нэгнийхээ гэрт очиж ингээд буугаар ингээд тоглоод байгаа байхгүй сумгүй буугаар. Тэг яг буудлын талбай дээр очиод тэгэл буун дуу сонсоод бүгдээрээ ингээд тоглоо биш гэдгийг ойлгох юм бэлээ. Мань угаас тархинд угаасаа буу нэг тийм амар санагдсан байлээ. Үнэхээр л яг ингээд энэ те зүгээр буудаж байгаа сонсож байгаа шүү дээ. Энэ хэрвээ нааваг те саяын буу дуу над руу чиглэсэн байсан бол би бол үхэн идэж шууд ойлгох юм байлээ. Сонссны дараа. Тэ цэрэгт явж үзээгүй болохоор бас магадгүй баг. Одоо цэрэгт яваад явцсан хүмүүс бас те бас буун дуу сонсож байгаа байхгүй юу. Ер нь бол те утгыг хараад хүн бол айхгүй шүү дээ. Тэгээд үгүй хүн гэж одоо хүүхд айхгүй шүү дээ. Тэгээд гараа исгэсний дараа л ер нь бол за энэ хутга бол намайг алчих юм байна гэж бодно шүү дээ. За хаста гараа исгээд үдчихэнгүүтээ за энтэй ер нь бол те хамаагүй үгүйж болохгүй юм байна. Шууд тархинд орж ирнэ. Одоо буучин тэрнээс илүү аюултай гэдгийг арай буун дуу сонсоогүй болохоор мэддгүй юм байлээ. Тэгээ буутай хүнтэй ноцолтон жишээ тэр бол үнэ тэнийг сонсож байгаа байхгүй юу. За ингэж ноцолдох үед бол буутай хүн буугаараа 2-3 удаа гал нээсэн. За аз болж хин нэгэн гимтээгүй хий бууцсан байна. Харин яг цүнхтэй мөнгө авч гарсан этгээд бол энэ хооронд зугтсан байд юм байна. За ингэж стамтагч аяа явчих юм уу те. Төрийн банкны касснаас бол нийт авсан мөнгө нь 4,81,300. 4 сая is nothing man. What the fuck? 4 сая ч одоо нэг айлын 4 сарын хүнснээр ирлээ л өстэй. Бараг хүрэхгүй дээ. Чин төгрөг юм байна. Банкны ажилчид бол энэ хооронд цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Шинжилгээгээр болохоор тухайн этгээдүүдийн авч явж исэн буун Оросын албаны улсад үйлдвэрлэгдсэн 5.6 мм калибертай тооц 8 эм 5.6 is crazy. That's big. Загварын галц зэвсэгдсэн 5.6 мм калибертай тооц 8 эм загварын галц. Тооц 8 эм. 5.6 чи ер нь бол 5.7 ахгүй юу чат. Тэгээ 556 762-ээс нэг чүд жижиг юм. Гэхдээ ер нь бол 9 мм-ээс том. Тэгээ одоо контрол бодолтой 57 чи армартай үний нэг тарихтаа алдсан шүү дээ мэднэстэй. Ер нь бол хууль бус гар буухгүй 57 чи уулна. Тэгээ 762-тэй ингээд дүүц мөртлөө гар буухгүй ер нь бол. Арайч десертийг л биш гэхдээ ер нь бол доогуур хэмжээний that's kind of OP shit байхгүй ер нь бол. Зэвсэг байсан. За гол төмрийг нь урд хэсгээс нь тайраад богиносгосон. Үйлдвэрийн хийцийг нь юм өөрчилсөн байдалтай байсан. За яг эхний дээрэмдэр гарсан шиг адилхан урдаас нь хушууг нь хасаж богиносгосон байсан юм байна. За энэ хоёр этгээд бол 1986-87 онд төрсөн. Яг хэрэг үлдэх үедээ бол 29-30 настай байсан. Аль нь ирэхээс нь тодорхой ажилгүй, гэр бүл зохиогоогүй ийм хүмүүс байсан юм байна. Тэгээ энэ хоёр бол хэлэхдээ банкнд орж дээрэм хийх зорилгоор өөрт байсан бууга жижиг хэмжээтэй болгож гол төмөр одоо тэр мөрлөг
төлөгчийг нь гараараа тайрсан гэдгийг хэлсэн байгаа. Тухайн төрийн банкны салбарыг бол хүний хөдөлгөөн багтаа байх гэж бодоод орсон. Урд нь бол банкнд орж харж шалгаж байгаагүй гэсэн мэдүүлэг байсан. Өмнөх хэрэгтэй харьцуулахад нарийн мэдүүлэг энтер нь байгаагүй. Мөн энэ хоёрт оноосон ялын хэмжээ нь яг тоочны Ер нь бол төрийн банкнд бол 4 сая байт юм байна. Юу гэж үгээд. Капитал банкнд 20 байт юм байна. Хотолтой өгсөд бол 400 байт юм биш үү шат. нарийн бичээг байлээ. Харин прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялалсан юм байна. За тэгээд өөрсдөө хэрэгээ хүлээсэн хохирлоо төлж барагдуулсан учраас эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс нь доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ гэж бичсэн байсан. Тэгээ би хараад үзсэн чинь энэ эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ нь бол 5 жил юм байна. Тэгэхээр 5 жилээс доош жилийн ял авсан юм байна. За ингээд мөн 2017 оны 11 сарын 8-нд Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах шөнийн зах худалдааны төвийн Хаан банкнд 3 этгээд дээрэм хийх Окей, амар ачаалттай Хаан банк. завдсан хэрэг гарсан байна. Энэ 3 хүний нэг нь гадаа үлдээд хоёр нь дотгошоогоо орж байгаа нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байдаг. Тэгээ бусад банк дээрэмцэн хэрэгээс юугаараа ялгаатай вэ гэхээр 17-оос 19 настай ахлахангийн сурагчид байсан. Аз болж банк За чат болохгүй шүү биста. За зүгээр бодлоо март нар минь. Та нар чи би яг 17 18 таж би мэдчих юм уу сайн нар минь. CTS банк дээр мэдчихвэл хэн ч хэлээгүй шүү. Бити наад бодлоо март. нас мөнгө дээрэмдэж чадаагүй цагдаа нарыг ирэхээс өмнө зугтсан юм байна. Тэгээ энэ Соосч юу та ийм л өсөл байд очин зөө. Дээрм чадахгүй зөө алгадуулаад боцсон байна. залуучуудыг бол 1 хоногийн дараа гэрээс нь баривчилж авсан. Тэгээ банк дээрэмдэх болсон тухайгаа бол хэлэхдээ баригдах болов яах бол гэж айжсэн ч гэсэн мөнгө их хэрэгтэй байсан болохоор дээрм ихээр шийдсэн. За Танд ямар юмных мөнгөний хэрэг байт юм бэ өста нэрээ. хийж мөнгө олох гэхээр насанд хүрээгүй гэдэг Санди худалдааны төвөөс өрлөн сумтай буу авсан гэж хэлсэн байлээ. За тэгээ үргэлжлүүлээд уншаад байсан чинь 2013 онд эмэгтэй хүн хүртэл замын үдэд одоо хадгаламж банк руу буутаа орж дээрэмдсэн хэрэг байсан байна. Монголд болсон одоо банк дээрэмдсэн хэрэгүүдийг түүж ярьж байгаа болохоор ярихгүй үлдээж болохгүй нэг хэрэг байдаг. За банкны салбарт гарч ирсэн хамгийн том бөгөөд хамгийн асуудалтай дээрмийн хэрэг байгаа. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2004 онд ТБД андуудад байх Анод банкны салбарт буутаа этгээд орж ирээд банкны хамгаалагчийг зүрхэн тус газар нь буудаж унгаагаад банкны ажилчдыг сүрдүүлж кассанд нь байсан 200 мянган Америк долларыг авч зутсан. За ер нь бол банкны салбараас тийм их хэмжээний одоо мөнгө дээрэмдсэн анхны бөгөөд 200 мянган Америк доллар. That's crazy. Банкд 200 мянган Америк доллар байхгүй шүү дээ. Яхаар энэ салбарт нь 200 мянган Америк доллар байсан. 2004 оны 200 мянган Америк доллар шүү дээ. Одоогийн аншаар одоо юу гэдэг нэг 300 мянган доллар гэж бодъё л доо. Тэ тэр бом төрөг мэн. цор ганц хэрэг гэж явдаг. Дээр дурдсан хэрэгүүдээ одоо мөнгө дээрэмдсэн анхны бөгөөд цор ганц хэрэг гэж явдаг. Дээр дурдсан хэрэгүүдээс ялгаатай тал нь одоо энэхүү дээрм нь өндөр зохион байгуулалттай үйлдэгдсэн. Мөн одоо хүртэл эзэн холбогдогч нь илрээгүй хэрэг юм байна. Тухайн үед шүүх байгуулагч нээлттэй явагддаггүй, интернет энтер хөгжөөгүй байсан болохоор нэг их мэдээлэл олж чадсангүй. Ер нь бол та бүхэн мэдж байгаах банкнаас их хэмжээний валюта авах тохиолдолд бол эхлээд захиалга өгдөг. 1 хоногийн дараа ч юм уу, хэдэн цагийн дараа ч юм уу тодорхой хугацааны дараа тухайн салбар нь одоо тэр валюта татаж авчираад тэгээд 200 мянга crazy man. That's so much money. Ер нь бол ямар нэгэн банкны салбарт 200 мянган доллар бэлэн байна гэдэг чинь яалч зохион байгуулалттай байх хэвээр. Тэ that's torture type shit man. харилцагчтай зардаг. За энэ хэрэг дээр бол тухайн хулгаасан 200 мянган Америк долларыг авна гэд захиалга өгч тухайн ТБД андуудын Анод банкны салбар дээр татуулж авчирсан байсан. За тэгэхээр бас одоо ингээ урьдчилан сайтар төлөвлөсөн хэрэг гэж үздэг гэсэн. За буудуулсан хамгаалагчийн хувьд бол сумны хамгаалттай хантаа зүмссэн байсан ч гэсэн эхний буудалтаар нь хоошоогоо савж унаад эргээд өндийгт нь дахин толгоор нь буутсан гэсэн. Гэхдээ That's professional shit man. Yes. Цээж рүү шагаа нүрдүү шаах. Кинонд гардаг шит байгаа байхгүй юу? Security shot байгаа байхгүй юу? Пак. Эхлээд том тарихтаар нь унгаж, буудаж унгаад ноктоон шангуудаа дуусгах. Аз олж амь насанд нь бол хаалтаж чадаагүй. Энэ хэргийн тухай банкны хуучин удирдлагууд нь бол ярихдаа манай цагдаагийн байгууллагын удирдлагууд Оросуудтай нийлж хийсэн гэж ярьж байсан. Яагаад тэгэж үздэг вэ гэхээр нэгдүгээрт банкны хамгаалагчийг хоёр дахь удаага одоо буудахдаа нэлийн хол зайнаас бууцсан, хойшоогоо савж унчаад эргээд өндийж байгаа хүнийг холоос яг толгоор нь бууцсан гэхээр мэрэгжлийн хүн бууцсан гэж үздэг юм байна. Хоёр дахь юм бол энэ хэргийг тухайн үед нууцын зэрэгт авсан болохоор банкны зүгээс хувийн мөрдөгч хүсэлж аваад одоо ингэ шалгуулгаад
Оросуудтай нийлж хийсэн байна гэж дүгнэлт гаргасан гэсэн. За 3 дугаарт болохоор дээрэн болох үед банкны гадна машинд хүлээж агаад мөнгийг авч цааш нь зөөвөрлсөн жолооч гэж хүн гарч ирсэн. За энэ жолооч бол өөрөө өөр хүн амныг $200,000 ч юу? 2 цүнх мөнгө үү? Ер нь $200,000 төстэй. хэрэгээр шоронд орсон хойно шоронгоос Анууд банкны дээрэмд гар бие оролцсон гэдгийг хүлээсэн. Янз бүрийн хууль бус барааг Оросын хэлээр Монгол руу оруулдаг бүлэг хүмүүсийн хэргийг үйлдсэн гэж хэлсэн байт юм байна. Тэгээ хэрвээ шоронд биш энгийн амьдралаар гадаа байх юм бол энэ жолооч өөрөө алуулах гээдсэн болохоор нь хүн алаад шоронд орсон гэж банкны одоо тухайн удирдлагууд буюу даваа What? Юу ч үсэ. юм байна. Тэгээ хэрвээ шоронд биш энгийн амьдралаар гадаа байх юм бол энэ жолооч өөрөө алуулах гээдсэн болохоор нь хүн алаад шоронд орсон гэж банкны одоо тухайн удирдлагууд буюу даваа инхтөр нар ярьсан байлээ. Мөн Анууд банкнаас хуурамч чек ашиглаад 800,000 Америк доллар залилаж авсан хэрэгч бас байдаг. Тухайн үед бол эзэн холбогдогч нь тогтоогдсон Анууд банк бол угаасаа дампуурах ёстой банк байна уу? ч гэсэн улсын ерөнхий прокурор нь тухайн лоббер үйлдсэн Анууд банк юу н яагаад дампуурч ирсэн? Энэ шалтгаан энэ юм биш үү? Энэ мэдээ тараад. Угаасаа ийм юм болж байгаа банкд хэн үгүй идэж мөнгө хадгалж байдгийг. Эксгүй болгож исэн гэсэн. Нэлийн олон жилийн өмнө болж исэн хэрэг болохоор яг нарийн мэдээлэл нэг их олцсонгүй. Анууд банкны тухай харахаар банкны одоо дампууралтай холбоотой хэрэгүүд их гарч ирж байсан. За Анууд банкны дампууралч нь бол бас үнэхээр том үйл явдал болж исэн шүү дээ. Захирлууд нь шорон энтерт ороод бөө юм болж исэн. За миний хувьд бол энэ талаар дугаар бэлдэж хүргэдэм билүү гэж бодсон ч гэсэн арай их тийм мэрэгжлийн үг хэллэг санхүүгийн салбартай холбоотой мэдээлэл агуулсан болох гээд байсан болохоор нь хойшин тавьсан байгаа. За ер нь бол Анууд банк өөрөө эрсдлийн менежмент нэлээд муутай байсан. Тэгээд чанаргүй хит их гаргасан. Дээрээс нь тухайн үед буюу 2008 онд дэлхийн санхүүгийн салбар эдийн засгийн хямрал болж исэн болохоор маш их зүйл одоо нөлөөлөөд тохироонд бүрдээд Анууд банк дампуурсан гэж харагдсан. Гэхдээ банкны удирдлагууд болохоор төр манай банкыг дампууруулсан. Цаагаараа маш их нуугдмал асуудал байгаа. Эрх мэдлэлтнүүдийн гар хүл орсон гэж үздэм байлээ. За тэгээд өнөөдрийн дугаараараа та хэддээ Монголд үйлдэгдэж байсан банкны одоо ийм бүтэлтэй бүтлэхүү жинхэнэ хуурамч буугаар үйлдсэн ийм дээрмийн хэргийг гэж хүрэглээ. Тэгээ та бүх бас захирал нь одоо content creator болцсон. What? Хүн цаашдаа ямар хэрэг сонсноор байгаагаа доор комент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. Тэгэхээр банк дээр Асуудал болж байгаа гоё шатаг channel байна. Би өмнө бас нэг бичлэг үзэж санаж байна. Reaction Cooks man. Дээрэмдсэн хэргийн тухай ямар санал бодолтой байгаагаа доор бичиж үлдээгээрэй. Нэрээ надад цай кофений мөнгө энтер гээд donation хий дансаа бичээрэй гэд комент ирээд байсан. Та бүхэн мөнгө илгээсэн илгээгээгүй хамаагүй цаг гаргаж сонсож байгаа нь өөрөө хөрөнгө оруулалт болж байгаа шүү. За тэгээд өнөөдрийн дугаараа энэ хүрээд өндөрлөе. Хагасаа өдөр 11 цагаас нэмэлт дугаараараа уулзъя. Түр баяртай. Ер нь гэхдээ ингээд банк дээрэмдэх юм болвол миний дээрэмдсэн банк мөнгө бүртгэлтэй байд юм уу? Тэ сэрийн дугаараа монгараараа бүртгэгдсэн байд юм уу? Ер нь тэр талаар ерөөсөө ярьсангүй шүү дээ. Би бол ингээд мэдээлэл авах гэдэг байхгүй болно. Шүү. Тэ би зүгээр найздаа мэдээлэл авчих гээд байгаа шүү чад. Би биш шүү. Хэрвээ ийм болвол яах вэ? Манай найз асуусан байхгүй юу?